Авлагаа алга болчихсон. Батарей дууслаа. За бид хоёр сая Йордан улсын нийслэлд Аман хотод буулаа. Буугаад ямар ч байсан нэг гар утсаа нэг сэргийлэх нэг юм олж авлаа. Энэ интернет холбогддог нэг юм байна. Дараа энэ олон улсын Монгол руу жишээлбэл дараа 350 минут Монгол руу үнгүй ирнэ гэсэн үг. 350 минут. Тэгээ үнгүй ирнэ. 18 гигабайт. Тэгээд бүх Йорданыг хамарсан сүлжээтэй цөлд хүртэл барьна гэж байна. Тэгээд үнэн нь 11.8 одоо Йордан динар буюу 15 доллар үнэтэй. Саяар мөнгөлөд авчлаа. Паспортон дээр яагаад жоо саатаад энэ дараа. Паспортон сая маний энэ юу авч ирсэн нөхөр хүртэл анх удаага Монголын паспортыг харж байгаа гинэ. За. Улсын юу авч байгаа. Тэгээ Монгол гэж саана байдгийг хүн амын хэд байдгийг надад асууж байна. Дээрээс нь паспортны контрол дээр сая бидний хүлээж нөгөө гарсан шалганы офицер бас амьдралдаа анх удаага Монголын паспорт үзэж байгаа юм байна. Тэгээ нэг хоёр нөхөр чи хоорондоо үзээд нэг юм томруулах шийдээр бүр тодруулж хараад миний зургийг хараад тэгээ нөгөө ийм бас нэг скрин хийд юм байна. Тэн дээр очингууд open your eyes хийгээд би open my eyes гэнгүүт app open more гэдэг баха инээдэм ханаадэм болж байгаа. Ямар ч ирсэн гарлаа. Баг нэлийн худлаа. Тэгээд анх удаага Монголын паспортыг харж байгаа гэж Монгол хүнийг ирж байгааг анх удаа Монгол хүндэд таарлаа гэж байна. Офицер нь өрөөрөг оруулсан. Өрөөнд оруулаад уучлахгүйгээд одоо энэ sorry more энэ inconvenience гэдэг тэгээ хаглаа. Яг хоо мэдээж энэ ээлжин дээр тэг таасан монголчууд мэдээж ирдэг л байлгүй. Гэхдээ ер нь бол ховор болтой. За ингээд Йорданд Аманд хүрэлцээд ирлээ. Ингээд үргэлжтэй аялын буюу дэлгээр аялагчтай манай аял үргэлжилж байна. Victoria was saying the same. Have a nice trip. Thank you, sir. Thank you, ma'am. And Ashraf rent car гэдэг эндээс машина туристчлээ. Одоо тэгээд замдаа гарах гэж байна. Ер нь бол Йорданд ирсэн хүмүүс бол үзэж харах юм бол маш ихтэй юм байна. Бид хоёр ирээд л мэдлээ. Тэгээд бид хоёр богино хугацаанд явж байгаа болохоор учраас аль болохоор олон зүйлийг зураг авах үүднээс машин туристчлээ. Тэр нь илүү амар гэж бодож байна. За мэдээж Йорданд ирсэн хүмүүс бол хамгийн түрүүнд Петра гэдэг хэмээх гайхамшигтай юм төгс соёлт газар байдаг юм байна. За тийшээ мэдээж Византийн үеийн юм газар байдаг юм байна. Тийшээ очиж үзэх хэрэгтэй байх. За тэгээд нэг оройг бид хоёр бас элсэн цөлд Бедуин гэдэг энэ энтхийн уугуул иргэдийн тэр амьдралаар бас нэг амьдраад үзчихье гэж бодож байна. Тийшээ явах байх. Эндээс Аманаас Петра руу нэг 240 орчим километр юм шиг байна. За нэг 3 цаг зам харгуух гайгүй гинэ. Ямар ч байсан тэгээд замдаа бол одоо нөгөө Арабын орн болсон учраас одоо шалгалт малгалт энэ дээр бол байдаг л гэж байна. Тэгээд гайгүй байх гэж бодож байна. Тэгээд цаашаа нэг 60-70 км яваад тэр Бедуины одоо манайхаар бол тэрэлж маркет юм шиг байна. Би тэгж ойлгосон. Бас нэг тэр бедуинчүүдийн амьдралаад оройн тэр хоол ундын идээд тент буюу тэр майхан зайханд нь хонох нэг тийм трип байгаа юм шиг байна. За тийшээ бас нэг яваад үзчихье. За тэгээд буцаж Аманда ирээд эндээс хүн болгоны очих хөстөө бас нэг газар болно. Dead Sea гэдэг сүнсэн тэнгис гэдэг байна. Сүнсэн тэнгис рүү бас очие гэж бодож байна. Нэг сонирхолтой газар байдаг юм байна. Ялангуяа энэ арьсны одоо арьсны өвчтөө хүмүүс бол одоо гоцлон тэнд очиж эмчлүүлдэг гэж байна. Зөвхөн хоёр тийм эмчлэх шаардлага байхгүй. Гэхдээ сонирхолтой газар ямар ч үсэн усан сэлж чаддаг хүмүүс бол бүр сонирхолтой юм байна. Ягаад гэхээр хизээч живдгүү гэж байна. За ингээд бид хоёр явж л байна. За сая би асуулаа бас нэг машин түрээслээ ямар бензинээр явдаг гэсэн чинь манайхаар бол ингээ 90 гэдэг бензинээр явдаг юм шиг байна. Тэгээд явж л байна. Ярдан улс бол одоо энэ Арабын хойгтой бол одоо хамгийн тийм нээлттэй гэж байна шүү дээ. Чөлөөтэй улс юм байна л да. Либералчлагдсан. Дээрээс нь одоо улс төрийнх нь бодлого нь хүртэл одоо тийм дундыг барьсан, аль нэг төвийг сагсан бодлоготой аль нэг тал руугаа хэлбэлзээд идэггүй. За ихэнх орнууд нь одоо Израильтай их харьцаа муутай байхад Ярдан ганцаараа баг Израильтай бас гайгүй харьцаатай. Ярданы эргээд одоо энэ чирээс хил залгаа шүү дээ. Тель Авив руу ийшээ баг 100 км яваад орчдөг гэж шүү. Орж гарах чөлөөтэй. Ер нь бол тийм их дажгүй улс байна шүү. Бас Сирлүүд нөгөө дайм болохоос өмнө чирээсээ гараад хүнсээ цуглуулж ороод ирдэг байсан гэж шүү дээ. Тийм байна. Нийтдээ бол нэг 9.9 сая хүн амтай улс юм шиг байна. Яг уугуул ярданчууд бол ерөөсө 3 сая гинэ. Үлдсэн 4.9 сая нь бол 5.9 сая ч юм уу бараг дандаа гаднаас ирсэн дөрвөсөл гэж шүү. Ихэнх нь одоо Сир, Палестин одоо маш их байдаг юм байна. Хүн амынхан 47% нь Палестинчууд гэж шүү дээ. By the way тэргүй хаттай бол Палестин үг юм байна шүү дээ.
гой хүүхэн байдаг гэсэн сураг байна. Атаан тий. Атаан. За хайваа дээр гараа шидсэн шүү хөө. Одоо энэ дэс тасралтгүй 178 км. 171 км 8 км. Дархалуул давчих байгаа юм байна да. Ер нь бол энд зөндөөл машин түрээслэл барьж ирсэн л та. Ихэвчлэн бид нар Европт барьдаг л да. Ер нь бол Эсвэл Америкт ч юм уу заага би Америкт бол барьж байгаагаа зүгээр. Европт бол зөндөө барьж ирсэн. Ярдаанд ирчээд Булангийн орон тий. Булангийн оронд ирчээд машин түрээслэл гэх нэг гой ягаад ч нэг тийм жоохон монгол машин байл л та гэдэг. Тэр хамаагүй л дээ. Гой санагдаад байна ягаад ч. Орсонд ойло булаацлаа. Би би барь. Жохон байж л тий. Таад ажиллаа хийж явсан дээр. Жохон кафе уутыг. Намайг бас цалтаад байгаа баггүй чи пиво уугаад сайхан би бариад явъя. Гэтэ ер нь солиноор зал. Зэ. Хаанараа зогсож ба. Лүн сумд явж чинь нөгөө Йордан явлаа гэдээсэн чинь Баян онгорт ирчихлээ. харин тийм баян онгорд ирсэн юм шиг байна. За тэгтээ бол яалтчгүй одоо энэ ингээл харахад бол нэг юм ойрогт орондын арабын байшингууд байна. Нэг юм шавар тагзан. За энд бол нэг тийм яагаад ч юм ойрогт орондод буюу булангийн орнуудад ингээд карент хийгээд Юу анхаармаар юм бэ? Цагдаа замд маш их байна те. амар их цагдаад байна. Би чи баг Тэгтээ зогсоосонгүй тэгэхээр. яг зогсоосонгүй. Гэхдээ бол ингээл ерөөсөө машинуудаа ингээл зам руугаа хөндлөн тавьчихсан. Маш их хурд хэмжигчтэй юм байна. Аюух цагдаа нар ингээд гарч ирээд ингээд зогсцсон байх юм. Буутай юм байна. Наашаа ирж байгаа хүмүүс анхаарал хурдаал. Ерөөсөө энд бол Хурдын хязгаарыг барьчихвал хурдын хязгаараар дөрөв аюу сайн баригдах хэрэгтэй юм байна. За тэгээд ерөнхийдөө аюу сейф гой газар байна шүү. Гой. Маш асуудал. Turkish Airlines-ийн нислэгээр ирж байгаа хүн энэ петрол ороход 15% хямдрал авт юм байна. Тийм байна. Петрол ийм юм байна. 15% хямдрал гэдэг нь болохоор ойролцоогоор ер нь ийм юм байна. 50 орохын төв тасалбар нь 50 JD буюу нэг доллараар үсэх юм бол $75 байхгүй юу? Тэрээс 15% хямдралыг авч шүү. Нэгээр ороод. Бид Turkish Airlines-аар ниссэн учраас малгайг харагдах юм. Тэгээ Turkish Airlines-аар бид нисч ирсэн учраас спорт пассаа үзүүлээд тэгээ эндээс бид нэр юу авчдаг? Дискаунт. 15% дискаунт. Good. Nice. Явъя. Баги. Энд ч нэлээд алхдаг газар юм аа да. Ингэнэ. Заавал гайд авцсан. Гайд авсан. Hey, excuse me. Indiana Jones, what's your name? Okay. За. This is the second best tour guide in Jordan. Why second? Why The first one is in Royal Majestic. Эцэг хааны ордонд ажилладаг хоёр дахь нь гэж яваад байна. Okay. Тэгээд энэ юм байна. Доошогоо тэр юу хүртэл хавцлаар яваа 4 км гинэ. 4 км алхах нь. Тэгээ 2.5 цаг. Буцаад цаг 15. Ингээ нийтдээ бол нэг 4-5 цаг алхах юм байна. Зөвхөн өнөөдөр юу? Наад чи гүүг дуртай Маргааш дахиад тэр хэмжээгээр яваад бид дахиад уул хадан дээр авираа явна гэж бодоход өнөөдөр маргааш хэрэг хооронд нийтдээ нэг 15-6 км явах юм уу да? алхах юм байна те. Are you ready? Yes, we are ready. Always ready. Энэ алхасаар байгаа тийм турхаа болчих юм аа энэ хөр. Толгойн альчуур авах гэдэг нүгөө юу? Жолдог тусгай жороор ороод байх шүү. It's a too big head, yeah. Yeah, they need to go. Yeah, too big head. Хурхгүй байгаад байна. Чи ганкун гайт зүгээр байгаа. Түрк чиний мадгаа таахгүй шүү би батаагүй л байгаа шүү. Хүмүүс ер нь 3 ороод юм байл да. Чамд 2 л ороод таарч. Дрон дээр яач вэ? Энэ араа нөгөө яг хоо сайн санаалаад дороо нисгдүүн байна те бид нар доронтой нисэж байгаа гэхдээ нисэхгүй гэд энэ нөхөр наа чи юу юм гэхлээр дороо ингээ хэлсэн чинь доор ирээ цагдаа нар ирээд саатуулаад дорооны чинь заавал хураана гэд за хураач явах уу гэж оруулахгүй тий. Тэгээ энд үүдэн дээр болохоор энд орчих гээд энд орчихсон ч орчихсон гайд нь болохоор наана хэрэггүй гэсэн байхгүй. Тэгэл нэгсэн энд нэг бахан саатчлаа. За. Зөө зүр. Тэгээд сайхан л явж тий.
янз янз зураг байна да энэ. Тэр уг нь яс очоод Петра дээр зураг авах гээд явж байгаа ухаантай. Тэгээд зам дагуу нэр өмнөдний гой газрууд байгаа учраас ингээл саатгах зураг аргагүй цагмаа давчтаад байдаг. Тэгээд одоо явж байгаа. Тэгээд одоо миний зогсож байгаа шал 200 BC right? 200 BC, yes. Манай эртнээс өмнө 200 жилийн өмнө яг ингээд энэ хавцлыг ингээд шалж ирсэн юм байна л. Тэгээд нэг хэсэг нь одоо ингээд сүүлийн үе шалжсан. Одоо ингээд яг оригиналаар ингээд байж. Ийш юм шиг үнэхээр гадагштай. Ингээд хоёр талаараа бол хоёр одоо усны канал хэмээн нэг зүүнтлийнх нь болохоор уудаг ус, энэтлийнх нь болохоор одоо саарл ус гэж хэлэх юм бол Irrigation system тий. За энийгээр ингээ ус нь урсаж гарч ирээд ингээд энэ усных нь дагуу ингээд ийм жижигхэн юм ухаад ингээд усаа урсгаад авдаг байсан байх шүү. нэг зүүн гараар угсан байна шүү дээ. Гараар угсан байна. Тий. Ингээ аваа явчихдаг байсан биш тий. Тэгээ энэ бүр ингээд гайхамшигтай. Yalla, we don't have time until the sun sets. Because we need. энэ юм харж байна. Яг энэ хэсэгтэр Энэ холоос харагдаад байна л да нэг. Тэгээ 2 түмэн хөдөлсөн фризер байгаа байхгүй юу? Хойтлын 2 хөлний нэр тий. Тийм байна. Дараачийн хөлний энэ уртлын түмэний гидсэн нэр шүү дээ. Тийм байна. Бүхэн дээр байна тий. Бүхэн дээр л та тий. Ааха. Тэгээ түмэн тавхаа энэ харж байна тий. Тийм байна. Наад нөхрөө чи юу гэсэн бэ? Сандалын юу гэж? Энэ бол хүн байна гэж. Энэ сандалынхаа энэ олон гэдэг шүү дээ. Энэ олон ямар учиртай вэ гэхээр дээр үеийн нэг грек, ромын үеийн хүмүүс их. Гэхдээ тэдний нэг оломнууд яадаг вэ гэхээр өндөр хүртэл байдаг байсан гинэ. Энэ болохоор яаж ийм вөхлөөр энэ намхан байгаа.Ний хүртэл тий. Тэгээ энэ юу гэхээр арабчууд араб хүн байгаа гэдгийг хэлж байгаа. Тэгээд ялангуяа хормогийн энэ хүнээс идэрч болохоор бас учиртай биш баруун тал руугаа арабууд ингэж хүнээстэй байдаг юм. Тэгээ яг тоглоом болоод хийж магадгүй ямар ч юм тохоо хийдэг. Хаангууд исэн мэдээгүй магадгүй хятад хийсэн байж магадгүй. Окей. Цас орон дагуулдаг бүр юм. Мороо усан даа. Цас орно гэж Энэ байна. бол тасцсан газар биш үү нэрэ. За, манай гайд сая гоё үзүүлээ гэдэг аахгүй юу? Юу үзүүлэх гэдэг юм бэ? За чи ингээд ороод ирэх ийшээ ингээд харахгүй юм харагдахгүй юм байна л да. Тэгээ энд ингээд ирээ зогсоод ийшээгээ тав алхаад Зааж байгаа. Ингээ харахаар тий энд ингээд харахад юу ч харагдахгүй. юу харагдахгүй. Ингээд хавсалмаар байж байгаа. За окей. Тэгээ ингээд ийшээгээ ингээд зогсчоод ийшээгээ тав алах гинэ. За тав алхлаа. Тав алхаж зогсоод ийшээгээ хараа гинэ. А тэр гоё хамгийн өндөр бол харж гэнэ үү? За тэнд нэг юм гоё Орой хамгийн орой дээр нэг тийм торт, кейк марк юм байгаа. Тийм байна. За одоо нүдэ ингээд. За одоо кейк хараад тий. За тэр хам тэр дээр байгаа бох тий. Тийм байна. За оо за. Энийг хараад. За одоо нүдэ аних юм байна. Тэгээ одоо ингээд Би бол камера унтрах юм уу? би нүдэ. За тэг чи нүдэ. Нүдэ ингээд за нүдэ битээ нэгээр. За ингээд бүтэн эргээд Тэгээд тэгээд тав тоол гээд нүдэ хар гэж байгаа. тав тоолоод нүдэ хаалангуул Яа. нөгөө Петра тэн зогсож чинь тий. Аимшиг. Петрагийн treasure гэж нэрлэдэг. За Петрийн эрдэнэс. за Эцсийн сан гэх юм. Аль Казнехийн бунхан. Тий. За ганхуу хэд хоёр дэлхийгээр аялагчд маань Йорданд буугаад Йорданоос наашаа Йорданыхаа Аман хотоос наашаа машинаар давхсаар гаад Петра Archaeological Park буюу одоо Петрагийн дурсгал газар хүрээд ирсэн. Дэлхийн 7 гайхамшиг нэг. Үнэхээр гайхалтай шаахан газар юм аа. За Набатян гэж нэг юм нүүдэлчин арабууд байсан байна. Үндсэндээ нэг Сауди Арабын газар нутгаас анх
нүүдлэж цөлөөс нүүдлж ирсэн. За Йорданы газар нутаг дээр эрс суурьсан он жилүүд нь болохоор манай эртний өмнөх 400 жилийн үе юм байна. Тэндээс 700 он хүртэл эдгээр нөхдүүд энэ агуу том хавцлыг өөрийнхөө үйл ажиллагааны амьдралын үндсэн одоо хот болгон ашиглаж ирсэн юм байна. За хотын нэр бол Вадимуса гэж газар. Тэгвэл энийг бол Petra Ancient City гэж нэрлэж байгаа. Яагаад энийг Набатянс буюу энэ арабын нүүдэлчид өөрсдөө их ашигласан бэ гэхээр за нэгдүгээрт нь болохоор энэ том жингийн цуваа караваныг арабын хойгоос урагшаага Европ руу зөөвөрлөх үндсэн сүлжээ болж ирсэн юм байна. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар нь юу гэхээр энэ замаар дамжаад нүүдэлчдийн буюу худалдаачдын одоо цуваа өрнөдөг байсан учраас Набатянус энийг хяндаг, аюулгүй байдлыг хангадаг, тэрнийхээ хариуд татвар авдаг. Гуравдугаарх нь болохоор эргэн тойрон байлд одоо энэ улсууд чи мэдээж хөрш орнуудтайгаа өөр омгийнхантайгаа байлддаг, тулалддаг. За энэ тохиолдолд бол нуугдах, хамгаалах хамгийн том боломжтой ийм хавцал. За дөрөвдүгээрх нь мэдээж эн чинь бас нэгэнт ийм үзэсгэлэн гэдэг зүйл энэ бас байна л да. Энэ хүндийгээр ингээд ороод ирэнгүүт үнэхээр гоё, гайхалтай гоё газар байна. За Набатянус яасан бэ гэхээр мэдээж л одоо энд олон зуун жил амьдэрсэн өөр өөрийн гэсэн түүх соёлыг бүтээсэн нөхдүүд ингээд энэ хавцлаар наашаа ингээд явангуут юусоо ингээд усны систем энэ тал нь болохоор бас нэг зүйл марцсан байна. Нэг усны нөөц энд байсан юм байна л да. Нийтдээ бол 700 гаруй булаг, шанд, худаг энд байсан гэж байгаа. За дээрэс нь миний ард байгаа зүйлийг болохоор Аль-Казнах буюу treasure гэж нэрлэдэг юм байна. За treasure чи өөрөө ямар учиртай байсан бэ гэхээр нэг хаан нь л одоо насвархаараа нөгөө Европын одоо энэ Египтийн, Грекийн хаадуудтай адилхан өөртөө зориулж асар том юм нөгөө юунууд бий болгодог. Одоо бунхан өөрийн гэсэн дурсгалыг бий болгодог. За тэрэнд л зориулсан. Юунаас товчхондоо ирвэл бунхан гэсэн. За яагаад энэ бунханыг ийм сонин одоо Грек, Ромын хэлбэртэй арабын энэ нүүдэлчид бий болгоод байгуулж байгаа гэхээр энэ нөхдүүд чинь өөрсдөө энэ хавцлаасаа гараад энэ тал нутгаар тэгээд дээрээс нь Ром, Грек, Египт рүү ингээд аяндаа хийгээ худалдаа намайг хийгээ явж байхдаа тэдний бий болгосон, байгуулсан асар олон нөгөө барилга байшин дурсан нөгөө дурсгалуудыг харж байгаад тэрийг ерөөсөө Набатян дизайнер, Набатян архитектор болон Набатян өөрийн чулууны дарагчид энийг өөрсдөө бий болгоцсон байгаа байхгүй юу. За ингээд доотлын давхрыг харах юм бол том багнууд байж байгаа. Энэ болохоор Грек, Ромны үе. За хоёр дахь давхрыг хараад ирэх юм бол Ромны давхрыг гараад ирж байгаа. За тэгээд дээрээс нь титэмтэй маш олон зүйлүүдийг гаргаж оруулж ирсэн байна л та. Одоо ингээд доотлын давхрт бол ингээд нийтдээ 6 багна. Хоёрдугаар давхар дахиад 6 багна. Энэ ямар бэлэгдэж байна вэ гэхээр 12 сарыг бэлэгдэж байгаа. Энэ 7 хоногоор 7 хоногийг илэрхийлдэг. За энэ нэг хэсэг бол Амазоны эмэгтэй дайчдын баримл байсан. Харамсалтай нь энэ түүхийн хугацаанд устж өгөө болсон байна. За энэ голд байгаа бол Египтийн Isis бурхны өшөө байсан. За энэ болохоор Грек, Романы баримлын буюу барилгын дизайнуудыг бий болгосон. Тэр хоёр булан дээр Sphinx хүн толгойтой арсланга дүрсэлсэн байсан мөн устж өгөө болсон байна. За дээдлэлт нь болохоор Ромын барилгын дурсгал болох гурвалжин хоёр хэсгийг гаргаж тавьсан юм байна. За энэ барилгын хоёр талаар босоо ийм нүхнүүд байгааг харагдаж байна. Энэ нүхнүүд нь ямар учиртай вэ гэхээр энэ мейнтенанс хийх, засвар хийх, барилга барих явцдаа хүмүүс дээшээ авирахад зориулсан нүхнүүд байсан юм байна. За одоо ингээд энэ гол хаалга одоо бол орохыг хориглосон. Энэ гол хаалгаар ороод дотроо 3 танхимтай. Энэ 3 танхимд хамгийн голын танхимд нь болохоор чандар буюу шарилыг байрлуулж байсан. Том. За энд булангуудад энэ нэг сарнаанууд байгаа. Энэ сарнаа энэ талтаа бол 15 сарнаа. Нөгөө талд 15 сарнаа сарын 30 хоногийг бэлэгддэг гинэ. Тэгэхээр ерөөсөө энэ байгууламжууд тэр чигээрээ Грек, Ром, Египт тухайн үеийн соёлын цогцлбор болсон ийм зүйл болсноороо үнэхээр дэлхийн 7 гамшиг нэг болж гарч ирсэн юм байна. 1927 оны үед айхтар хүчтэй газар хөдлөлт явагдаад
Энэ хавцлын эргэн тойрон хавцлын хажуу хавиргаар байсан чулуунууд хаднууд нурж унаад хавцлыг дараад дээрээс нь борооны ус урсаж орж ирээ шавар шохоо орж ирээд ингээд бүр 1985 хүртэл бүр ингээд хаалттай байсныг нэг юуныхан Йорданы засгийн газар дэлхийн өв соёлын газрынхан хамтарж байгаа төсөл хэрэгжүүлээд энийг цэвэрлж гаргаж ирсэн. Манай энэ биднэрт үйлчилсэн нэг гайд Салайх гэж нэг гайд маань бол юу гэсэн бэхээр 1985 онд энийг цэвэрлэжсэн хүмүүсийн нэг гэж шүү. За ингээд энийг гаргаад бий болгоо олон нийтэд нээлттэй үзүүлээд эхэлсэн. Маш дэлхийн 7 гайхамшиг нэг болсон. Олон хүмүүс наашаа цуврдаг болсон. Мөнх төгрөгч засгийн газартай их оролдог болсон. Сайхан үзмэр бий болсон. За анх энийг бол ер нь нутгийн иргэд өөрсдөө энийг одоо ингээд сайн харах юм бол энэ багнууд одоо жишээ тэр бурхтууд ингээд бүгдийн орой дээрх титэм ингээд бүгдийн ингээд нэг жижигэн нүхнүүд гарцсан байна. Энэ хөрхий юу гэж бодсон бэ гэхээр энэ чинь нөгөө араб хэлээр treasure гэдэг нэртэй буюу эрдэнэс гэсэн нэртэй байхгүй. Тэнгүүд нь нөхдүүд яасан бол энэ дотор заавал алт эрдэнэс байгаа байх нь гэж бодоод буугаар буудаа сийчээд тэгээд үдсэн чинь дотор нь ямар юмны алт эрдэнэс байх вэ? Энд чинь нөгөө борчин чулуугаараад байж байгаа юм чи. Тэгээ нөхдүүд ингээд уул мөр үлдээсэн зүйлэн тэр. Ишөө дээрээс нь орон нутгийн иргэд яадаг байсан бэ гэхээр тухайн үед энийг чи юусоо дэлхий хинч мэддэг зүгээр энэ хавийн хүмүүс мэддэг байсныг 1812 оны үед нэг Швейцарын аялагч хүн энийг нээж орлуулж нээлж дэлхийд гаргаж ирж энэ хүмүүс энийг сая ийм айхтар гайхал дурсгал байдаг юм байна гэдгийг олж илрүүлсэн ийм дурсгалтай газар байна. Хоёр тэгээд нөгөө Петра Мехин гайхамшигтай хотыг үзчихэд босож явна. Тэгээд бүрийн харахгүй болчлоо. Ямар ч гэрэлтүүлэг байдгүй юм байна. Одоо ийшээгээ 4 км алхана. Тэгээд хоёрыг сая камерынхаа гой гэрэлтийг асаасан чинь энд байжсэн бүх гадаадууд аашгүй гэж бид хоёр тэр хүрээд ирлээ. Тэгээд ер нь бол цаг нараа маш сайн харуулж ирэхгүй бол Викторийнхаа өвдөөс хойш хүрээд ирсэн учраас жоохон амжсангүй. Гэхдээ яг хөө тэгээд явуулсан. Гэрэл тавиад яваад үнэн гоё юм шиг байна. Яваад үз. 10 км алхаж шүү дээ. Нийтдээ баг тийм их очтойгоо ингээд 10 км алхаж байгаа юм байна. New friends. Hello. From Spain? Yes. Агуу. Яагаад ингэж дөрмийн бус замаар яваад байна. Монголчууд дандаа дөрөв зүсч амьдэрдэж шүү дээ. Тэгвэл бид хоёр нөгөө лайв хийх гэж явж байгаа л да. Өчтөр яг нөгөө Петраас одоо өнөөдөр 2 дахь өдөр нь өчтөр бид хоёр Петраас өндөр очичоод яг нэг хавцлуудын юм дунд очиос тэндээс ингээ лайв хийх гэсэн чинь ерөөсөө долгион тэр хавцлуудын цохилтоод юм болохгүй байсан л да. Тэгэхээр хоёулаа 2 дахь өдрөө ингэж явж байгаад гардуудын нүдийг хариулж байгаа нөгөө Монгол зангаараа шорт гээд өөр зам руу ороод ирлээ. Энд одоо бит хоёроос өөр хeenч байхгүй юу гэх юм. Мэдээж Уул ялаа явж байна. тийм Тэгээ энэ бас хоосон замын шинараа ингээд жим байгаа хөөхгүй. Уулын оройгоор. Тэгээ одоо яаж нөхөр бит хоёр явж байгаа нөгөө Петрагийнхаа яг эсрэдлийн хадны орой дээр гараад дээрээс нь тэр Петрага харангаа та бүхэнд лайв хийж тэр дэлхийн 7 гайхамшиг нэгийг л харуулах санаатай л айхлаад л мацж байна да. Хоо хин ч бас овоотой. Явцгаан да тийм ээ. Хөө хин ч бас овоо байд юм те. Яг та энэ манай юутэй яг л юм шүү дээ. Мэлхиаттай. Энэ одоо томд мэлхий болох шүү дээ. Ясмын ингээд тийм ээ. Тэрэлж яваад байгаа юм уу хаана яваад байгаа юм? Тэрж л юм байна. Уулзтын өнгөө байдаг. Эверестээр гардаг шин чинь үү? Амар ингээд заах орой дээр нь биш үү нэг 7-8 минут ингээд обсишн макс заастаас амар ингээд гараад ингээд өгөхөө суучсан чинь араас яг ингээд буцаа ингээд ямаа тууцгаар гисэг гэж байна. Яг тэр шиг л hi. Where is from? We're from Mongolia. Mongolia. Тэр шиг юм болдог шүү. Тэд агуу байгаа байхгүй тийм. Ямаа нөө тэндээс гарч ирсэн байхгүй юу? Тийм. Тэр одоо үлжээ марк юм. Чи өвлөн болж байгаа шүү дээ. I wanna, hey, I wanna,
body. Yeah, you see me? Like that. Like that. Тэгэхээр айлгчид бид нэр явсаар гад нөгөө Петрагийн Treasure буюу нөгөө Аль Казнахын бухны орой дээр нь гараад ирлээ. За өчигдөр бид нар бол энэ доод замаар яваад шууд доороос нь үрж ирсэн бол өнөөдөр бид нар өөр рүүтээр явъя гэж шийдсэн. Тэгээд ордог хаалган дээрээс нь уулаа өгсөж гарч яваад оролцоогоор нэг 5 орчим километр уул дамжаа явчихт юм байна. За маш сайхан рүүт, маш сайхан алхалт боллоо. Явсаар гад бид нэр энэ уулын дамжиж явсан. Нэлээд жоохон хүнд бас зам чулуунууд байт юм байна шүү. Тэгээд дараа нь бид нар бууж орж ирээд юун дээрээс ирээд нөгөө юугаа харж байна. Treasure-ыг харж байна. За энэ Treasure өчигдөр миний ярьсан зүйлүүдийн зарим зүйлүүдийг бид дээрээс ингэж харж болно гэсэн. За миний ард байгаа тэр замаар бол юу орж ирэх чинь гэхэл хавцал байгаа. Энэ хавцлаар цаашаа өгсөд явангууд Ромын эзэнт гүрнээ барилга байгууламж тэдний байгуулсан юмнуудыг харж болно. Тэр одоо та харж явал тэр нөгөө театрын нэг жижигхэн хэсэг нь харагдаж байна уу юу? Тэгээ эндээс харж болно. За ингээд энэ Treasure гэдэг зүйлийг дээрээс нь харахад бол үнэхээр гайхалтай гоё юм аа. Би л амьдралдаа олон газруудаар бас явж үзсэн. Яг ингэж юмны орой дээрээс гарч ирээд харж ирсэн тохиолдол тун баг байна шүү. Үнэхээр сэтгэл хөдлөж байна. Сайхан байна. Мөн Америк октод мөлхөж шүү дээ. За бид хоёр явсаар дараагийн нэг маш гоё үзэсгэлэнтэй газар хүрээд ирлээ. Яг энэ хатан зохионоос ингээд ийшээ ингээд зураг авдаг юм байна л да. View бол нэр үнэхээр гайхамшигтай юм аа. Яг өнөөдөр ядчиж бид өглөө хэд гасан ч их зүг бол нар яг энэ талаасаа ин авчлал руу ингээд тусаад зураг хөрөг авахд бол нэрэ. Ер нь бол энэ Петра хот чи юу юм бэ? Сүм хийд янз янзын гой одоо зүйлүүдээс гадна энэ хаадын бонхнууд их байх юм. Тэгээ яг энэ хэсэгтээ бол энэ тэр үеийн хаадын Набитянск гэдэг нөхдүүдийн л одоо бонхнууд л байна л да. Ганхуу нараа айгүй акустик сайтай юм шиг байх юм. Яна нөгөө гайдууд нь гадаа зүгээр ярьжсэн аа дотроо орж иржсэн аа дуу шиг ярьж байна. Ани чи Монголд аялах тахта. За. Өөрөхөө дог. Сэний зэт шиг оролтны Сэхэндоны оюун сонсогддоо. Гойдогч. Гойдогч юм те. Энэ тоглол яг бол алан шүү дээ. Ha? Яг тэр хойморт. Ha? Энэ стэйж засч байгаа л те. Тэг дүмж болсон юм шиг. Окей, за бид хоёр Петрага үз дуусгачаад эндээсээ гараад давхад нэг 100 км явлаа. 100 км яваад Батирум гэдэг энэ Набитянуудын марахаар бол тэрэлж юм да. Энэ гоё юм, маш гоё юм байгалийн давханцаас газар байт юм байна. Тэрний яг ордын үүдэн дээр ирээд машина орчлоо. Тэгээд энэ манай Dream Camp гэж Батирум Dream Camp гэж компани залуу Халид гэж хүн бидний тусч авлаа. Ийм сайхан юм гоё уцтай. Би бас ингээд өөрийнхөө мэдрээ харсан чинь эдний юм чи бас арай өөр байдаг юм байна. За тэгээд их сайхан хүлээж авч чинь тэгээ ах нь эдэр нь бас биднийг тосч аваад өнөөдөр
манай энэ биднэрт бас аз жаргал гүшээд, амжилт гүшээд Анхны монголчууд гэж. анхны монголчууд. Тэгээ бид нар зориулаад бас тусгаалan одоо гоё үйлчлэгээ юмнууд үзүүлээ, гоё гэрте байлгая, өшөө сайхан хоолундаар дайлаа, өшөө энэ хаваар ингээд явуулаад үзүүлээ гэж тохирлоо. Тарыг юм бичүүнүүдийн бааз гадаг газар хүрээд ирсэн үү? Тийм энэ өгнөх яг яг нөгөө. Тий. Окей. Окей. Thank you. Жуулчлал зориулсан нэг юм тийм attraction market юм байна л та. Энд нэг юм майхнууд зооцсон, энд сувенирууд тавьсан. Дээрээс нь нэг суулгаад цаймаа өгөөд хөгжим тоглож өгдөг юм байна. Бид одоо хөгжим тоглож өгөх юм уу? Ямарсан цайгаар дайлаа гэж хэлж байна. Thank you. Welcome. Thank you. Төлчихрөө. Гоо чихэр хийгээгүй шүү дээ. Аа за. Нүлчихрөө гаширцсан улсууд. Гэтэ нэг өрмөц гоё амт биш. Сорб байгаа хаа. Тийм байна. Гоё юм уу? Аюу гоё юм. Аюу тийм. Чэсээ олон үргэлжлэн юм биш үү хурцсан. Чагаагүй юу? Энэ биш үү? Нөгөө нэг Марсын тухай кино хийсэн газар шүү дээ. Нэг хэний нөгөө Matt Damon-ы тоглосноо. Тэр байж магадгүй. Гэхдээ энэ Марсын тухай кино зураг авдаг гинэ. Jordan нэр авсан гэсэн шүү дээ. Тийм үү? Тийм Jordan авсан гэсэн. За. Тэгвэл тэр зэрэг чинь шүү дээ. Нэрээ төстэй харагдаа явчлаа шүү. Matt Damon ч одоо миний ганц шүтэн байхгүй. Оо, амар шүү. Тэгээд нэг юм алдсан. Сайн нөгөө нэг Great Wall-ыг хийж явахдаа Монголд ирээд Монголд нөгөө онгоцны саатаад бэйсэнд одоо бууж чадаагүй Монгол уусан байхгүй юу. Нэг өдөр Монголд буугаад Шангрилад буугаад айгүй олон хүмүүс уулзсан байл. Тэр үед нь би нөгөө гадаад явж тараад найстаа уулзч чадсан мэдэмэлтэй. Нөгөө мэдэмэлтэй энэ л кино зураг авахулсан юм байна шүү дээ. Машин болоод яг найзынхаа юмар л явж ил та. Найзынхаа юм. амар найстай ба. Аюу найс. Мачи аймс. Тэсгүй гогтортай. За, агуу нэг. За тэнд ачхаараа. Бүл чинь гоё амарч ийн гол нь. Энэ нөгөө эсэн сүлд амар их сансад болчихсон. Тэгэл одоо нэг бараг 4 гээл харахгүй болол. Тэгээ эн чинь байр маяг авчлаа юмсан ирээд энд одоо галт хоёроо сайхан суугаад жоохон цаймаа уугаад тэгээ одоо ингэ динер гээд бид нэр дуудаж байна. Тэгээд одоо мэдээж өөрсдийнхаа яг өөрсдийнхаа одоо тэгэл сайнаар нь дайлж байгаа байлгүй дээ гэж бодож байна. Тэгээд тэгэхээр гоё байна уу? Одоо энэ 9 зүйл дээр ирчээд ийм сайхан газар ирчээд ингээд Танаа бидүүн найз аим даарцсан юм шиг. бидүүн найз уу? Ер нь ийм өмсдөг юм байна. Энэ нэг юм тийм манайхаар одоо дээл юм уу да? Хийдэл юм. Сонь арьсаар идэх нэ. Хоны тийм үү тий? Тэг юм. Өө энэ сайхан дахин юу шүү дээ тий? Таны махтал гуургал юм уу тий? Дахин юм. За. Агуу бидүүний гэр фазад сэтгэлээ хэлнэ. Гоё нөө. Гой. Тэгэл усан нууж асан так. Гэр баасан шүү дээ. Гэр баас тий. Тэгээ өөрсдийнх нь юу нэг майхан. Тэгээ майхнаа дуурайгаад ерөнхийдөө гарнал майхан л байна л дээ. Тийм байна. Майхан байна. Майхан байна тий. Тэр майхнаараа ингээ сайхан кемп хийсэн. Бас дотроо нойлтой гэж энэ яг битгой жоохон экстра юу зүйлэн гэдээс. Нойлн тийм том багтай яг.
харалтай. Нойл нь бол их гоё. Шүршүүрээсээ задлж. Тэгээ чи та хаанууд л ингэ ийм том нойлд ингэ суудаг гэж аа. Цаан чи шүршүүр байгаа юм шүү. Шүршүүр нь байна, нойл нь байна, угаалтар нь байна. Өөрөөсөө том нойлтой. Аа яг зүгээр үнэ та нар нь бол ийшээ дээгүүр давчих юм байна. За, ганхуу утгаар өчигдөр яваад энэ нэг бааз тэрлээ. Нэг цөлийн дундад нэг жижигхэн бааз. Нэг байханд байрладаг. Бид хоёрыг бас нэг видео хийж байгаа, аялал жуулчлалын мэдээлэл хийж байгааг явсан чи харин бас нэг уг нь бол энгийн майхны үн төлсөн. Гэхдээ нөхдөөд бас жоохон апгрейд хийгээд гайгүй одоо Swift гэдэг юм дотроо нэг 0 шүршүүртэй өрөөнд оруулсан. За тэгээд энэ нь бас харьцангуй бас жоохон тухтай юм. Бусдыгаа бодвол. Тэгэхээр яг ерөнхийдөө нэг видеонуудын буюу энэ арабын тал нутгийн нүүдэлчтэй амьдардаг жижигхэн ийм камп өөрсдийнх нь амьдардаг хэлбэрийг ингээд аялал жуулчлалын юмд оруулсан. Ер нь манай нэг гэр баазуудтай ер нь тун төстэй адилхан. Тэгээ өглөөний хоол, оройны хоолоо энд идчихин баазынхаа үнд орцсон юм байна. Нэг ойролцоогоор $35 орчим юм уу да нэг хүний. Тэгээ Монголд бол бас дөхөв. Тэгээд хоолтойгоо орцсон, байр нь орсон. Хүмүүсийн зачлантхай, найрсгийн тэгээд уул заадал инээ тэрэ гэл ингээл Хэл устай тий. бүгдээрээ хэл өстэй. Зүгээр нэг жижигхэн залуу хөлөө англиар сайн ярьж байна. За тэгээд энэ бааз дээр ирээд бид нар нэг дрон нисгээ зураг авсан чинь бүгдээрээ шаваад нэг хуулд надад хуулж өгөөч гэдэг. Батэрийг нь хуулж өгөө нэгээд. Цэрэг кинош гэдэг юм болж байгаа шүү. Тэгс тэрхүү босоо тий. Орой хөлбөмбөг тоглоагүй тий. За тэгтээ ингээд сайхан аяллаа, сайхан энд нэг өдрийг өнгөрөөлөө. Гоё байна. Өнөөдөр их сайхан нартай өдөр байх шиг байна. Ингээд одоо бид нэр Йорданы Ламан руугаа буцаад тэндээсээ цаашаа нэг тийм өвөрмөс газар байдаг гинэ. Ажлуун гэдэг нэг юм сүм байд юм байна. Өдөөс өмнө жоох энэ амраад явъя гэж бодож ирсэн болоод шууд 400 гаруй километр давхад явъя гэсэн юм шийдвэр гаргаад хөдлөх гэж байна. За ингээд тэгэхээр аялагчид явсаар л. За Аман хотоос хоошоо 68 км зайтай нэг юм Ажлуун гэж нэг юм жижигхэн юм цайз байд юм байна. За ганхуу идэхээр хүмүүстэй ингээ яриа сууж ирсэн чинь. Гэхдээ нэрээ энэ монголчуудын байлдан дагуултын улмөр болсон монголчуудын бас энэ Йордан хүртэл ирж исэн түүхийн улмөр энд байдаг штэ гэдэг. Хүн хэлэнхэд нөгөө нэрээ хойлоос яваад үзье гэдэг. Тэгээ яг хөө нэг ач холбогдолтой зүйл бол биш ирнэ, юм шиг ирнэ. Монгол хүний хувьд бол үнэхээр сэтгэл хөдлөсөн ач холбогдолтой зүйл гэж бит хоёр хувьдаа ярилцаад энэ цайз руу наашаа зорьсон юм а. 1251 онд их хааны орыг залгасан Мөнх хаан баруун өмнө зүг рүү тэр дундаа ойрхот орондын бүс нутаг руу их том хэмжээний аян дан хийхээр шийдвэр гаргасан, зарлиг болгосон. Энэ дайныг өөрийн баг дүү хүлгээр ахлуулад наашаа явах тушаал өгсөн байдیں۔ За 1251 оноос 5 жил Хүлэг хаан энэ дайнд бэлтгээд за 56 оноос эхлээд наашаага буюу одоогийн энэ Египт, Багдад, Перс, Сир за тэгэл энэ Йордан тэр үетэл Иерусалим хүртэл орт хугацааны аян дан хийсэн. 1260 оноос 1281 оны хооронд нийтдээ 20 жил манайх энэ хавцаа ойролцоогоор 400 орчим жижиг цайзууд, том жижиг цайзууд. За тэгээд энэ Египт, Йордан, Израилийг бол үндсэндээ бол нөхөлсөн юм байна. Өөрөөсөө очоогүй зэрэг цайз. Яг го бид нар бол зөвхөн нэг дээр нь ирчээд байна. Очоогүй эзлээгүй цайз улс үндэстэн алга. 500 жил оршин тогтносон асар том Дамаскын эзэнт гүрнийг, Персийн эзэнт гүрнийг, Багдадын халифыг бүгдийг буулган авсан. Энэ цайзыг 1184-өөс 1185 оны хооронд тухайн үеийн Аюбид хэмээх Дамаскын захиргааны нөхдүүд энэ орчмын бедуинуудыг хянах гэж анх байгуулсан юм байна. Иргэн тойрон бүх газар нутгийг ингээд тойруулаад ингээд харах юм бол асар гоё харуулцтай үнэхээр алган дээр тавьсан юм шиг хянж болдог. Бүр урагшаага ингээд сүнсэн тэнгис хүртэл газар нутгийг одоо харж хянж болдог. Ийм том стратегийн ач холбогдолтой цайз байж. Энэ цайзад 1260-аад онд Монголын их зэрэг ирээд буцснаас хойш магадгүй ганхуу үед хоёр Монголоос зорж ирсэн анхны монголчууд байж магадгүй гэж бодож байна. За яг энд байдаг Йорданд байдаг монголчууд бас энд ирж үзсэн гэж сонссон. За яг зорж ирж үзэж ингэж далбаага мандуулсан анхны монгол болов уу гэж доторх
бэлэгшээж удаж байна да. Дахиж явсан зам салаа дэцээ гэдэг ингээ гарч ин л та. Самбараар явчихсан чинь нэг баахан майхнууд тэг майхныг хажууд нь нөгөө UNICEF энтергээ бичсэн, refugee энтергээ бичсэн зайлууд нөгөө мө дөрвсөтмөн тэнд байна л да. Хөрхөө амт. Одоо нөгөө Сирийн дан босноос хойш нийтдээ бараг 2 сая гаруй дөрвсөтл 4 сая тий. 4 сая бол 2 сая сир. 2 сая сир. Сирээс тий. Зөвхөн Сирээс 2 сая дөрвсөт ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр Сирийн хөгжүүд байх та хөрхөө амт. Дөрвөлттэй юм аа. UN refugee camp гэж бичсэн хаягтай байна шүү бүр. Яана гэдэг дан гэж нэрээ ийм л аимшиг байна шүү дээ. Мөнхтүү залгуулд үцхэн юу ч идэж уудгийн. За одоо эндээс чигээрөө яваад жоохон зугаар ширэхэд бид нэр сүнсэн тэнгистээр очино. Харин эндээс баруун гартаа ширэхэд baptism site буюу Иесус Христийг анх энд ажилласан буюу усан баталгаа хийсэн газар байд юм байна. ийм чоноор гэж нарж байна. Чи одоо давс авахгүй юу? Өчигдөр яаж усроо? Орш. Яа давстай бэ? Тусшиг байна. Яг тосоо. Уснаа орныг тосоогоо юм шиг. За. Нүүрэн дээр идэх тохцоо бүлгэрээ уухгүй ш. За. Гар ингээ хоордоо гэдэг. Би ч орхоо бодъё. Тийм ээ. Mongolia, love you. Bye. Right onto Nikivo Renal Valletta Street. 4 сараас хойш ороогүй газар анхны үед хоног ирээд ороорлоо даа. Энэ нэ. Ор авчихсан 2 хүн байна. Ladies and gentlemen, we have just landed. Please remain seated with your seatbelts fastened until the seatbelt sign has been switched off. When you leave the aircraft, make sure you take all your belongings with you. On behalf of the captain and the crew, we would like to say goodbye and we hope to meet on board another Turkish Airlines flight. Thank you. За анхны үед хоёрын энэ удаагийн аялал за энэ хүрээд өндөрлөж байна. Бид хоёр одоо Йорданаар аялаад дууслаа. За тэгээд бид хоёр яг амараас нисчирээд дараагийн нислэгээ хүлээх хооронд нөгөө л Turkish Airlines-ийн CIP lounge гэдэг нэг гайхалтай гоё лаунжд ирээд сууж байна. Унтаад авсан, усанд ороод авсан. Юу энэ чи унтаж болно, усанд орж болно, кино үзэж болно, массаж хийж болно. Чи унтаж байгаа орон чи би бүгдийг хийлгэж байгаа юм л та. За тэгээд Аз хоол байна, Турк хоол байна, Европ хоол байна. Зүгээр идэж барддаг бол зүгээр. Гэхдээ хамгийн гол нь энэ лаунжд байхад аян замыг алчаад маш сайхан тайлбартай тий. Аягүй зочдод ороод амарснаас илүү их амарсан. Тэгээд энэ боломжийг гаргаж өгсөн бас Turkish Airlines-ийн хамт олондоо дахин талархал илэрхийлье. За ямар хуу болов ганхуу юу гэж бодож байна? За ямар ч хэлсэн өчтөр нэлээд эртнэслэг маань таарсан. Тэгээд Өөрөөр тий. тэг өөрөөр Йорданы нийслэл Аман хотоос хашаа ерөөсөө нэг завар 2 цаг өрөхгүй шахах юм да тийм ээ. 2 цаг юм байна. Яг 2 цаг нисээд сайхан ирлээ. Тэгээд бид хоёр Turkish Airlines-аас ирсэн. Чи унтчихсан баг. Би зүгээр нөгөө яг ингэ сэрүү явж ирсэн.
газардсан чинь бүр газарч байгаа газардахгүй мэддэхгүй газардж байдаг шүү дээ. Аа тийм. Мань тас усс чинь өөрөө нисэн болохоор Turkish Airlines-ийн одоо нисгчдийн ур чадварыг бол үнэхээр юм биш гайхалтай. Тэгээ нэг ганцхан нийлдэг хүмүүс гэж бас байдаг юм шиг байгаа. Би бол хувьдаа тэгж бодоод байгаа. Тэгээд хаач очсон нэг бит хоёр нэг тийм туслаад дэмжих нэг тийм хүмүүс тааралдаад байх юм. Ярдан гэд бодохоор за арабын тэр булангийн оронд одоо юу л гэж монголчууд байв гэжтэй гэж бодоод Дакот очсон. Харин нэг сайхан монгол гэр бүлтэй танилцлаа тийм ээ. Мондрэ Нима гэдэг одоо олон улсын байгууллагад нэгдсэн үндэсний байгууллагад Монгол улсаа төлөөлж ажилладаг бас олон жил одоо гадаадд ажилласан. Тэгээ тэр хоёр маань үнэхээр битүүл маш их тусаллаа. За яг нь ерөнхийдөө бол Йорданд бол тэр үндсэн мэдээж үзэж харах нь зөндөө байдаг баг. Зүгээр яг анх удаага очиж байгаа хүмүүсд үзэж харах нэг 3-4 газар бол байна. Петра бол гайхамшиг. Ерөөсөө Йорданд ирсэн хүмүүсийн нэрийн уудас болсон. Заавал Йорданд ирсэн хүмүүсийн нэг 60-70% зөвхөн Петраг үзэж ирд юм шиг байна тийм. Петраг зорж ирж байгаа тэр олон хүмүүсийн үзэхээс өмнө заавал судалж ирээрэй. Энд нь юм байдгийг, тэнд нь тийм байдгийг ингээд судлаад, гайдыг аваад тэгээ дээрэс нь мэдээлэлтэй орж ирээд нөгөө номон дээр уншсан, юмнаас уншсан, интернетээс харсан мэдээлэл чи яг энэ байна гэдгийг харж ирэхгүй зүгээр харанхуй ирээд яваад хайрын юм болно шүү гэдэг. Тийм бас ойлгох хэрэгтэй тийм. За мэдээж Петрад болохоор манай алдарт Harrison Ford-ын одоо киноны зураг яг тэр Индиана Джонс стар ингээд Дакот яг нөгөө юмсан. Тэр Treasure уур зогсоол тийм. Тэр Treasure уур зогсоол гэдэг тэр киног манайхан мэдэх баг. За хамгийн сүүлд одоо миний шүтээ Matt Damon-ы тоглосон Martian гэдэг киноны зургийг өсөлтөнд авсан байна. Transformers-ийн нөгөө нэг айхтар дисэн зүйлээс Transformers-ууд гарч ирээд тэгдэг зургийг өсөлтөнд авсан юм байна. The Red Planet, Star Wars. Аян шолон киноны зургийг Ярданд авдаг юм байна шүү. Вадирумд одоо шүү. Тэгээ Ярданы Вадирум тэр зүйл авдаг юм байна тийм. Тэр сонирхолтой юм байлаа. Ягаад ч өөрийнхөө шүтдэг одоо жүжигчний яг тоглож исэн газар зогсоод шүт кинон дээрээс харсан зүйлээ тий. Одоо буцаж очиод би одоо онгоцсон дээр Марсан байлаа. Хойж одоо үзээрэй. Цөл бүлэнд гоё харагдах гэж бодож тий. За тэгээд Йорданы визний тухай айгүй олон хүмүүс асууж ирсэн. За виз яаж авдیں۔ Ингээд. За чи нэг визний тухай ярих уу? Виз ч одоо виз бол яг авахгүй одоо өгөхгүй гэсэн зүйл бол мэдээж байхгүй. А гэхдээ ер нь бол энэ хүнд сурталхихээсээ илүү нэг тэрний өөрсдийнх нь нэг одоо тийм систем байна. Систем юм уу? Нилээн тийм одоо хаалттай улс учраас наашаашаа их бичиг цаас шийддэг, мэйлдэг нэ тэрэ үгээд маш их цаг зав авдаг юм байна. Тийм учраас хэрвээ та бүхэн одоо ойртонуудын орнууд руу, булангийн орнууд руу явах гэж байгаа бол нэг at least дор хаяж 2 сарын өмнөөс хөөцөлдөхгүй бол визэндээ шахтаад нөгөө билетмэдээ загтсан байдаг ингээд жоохон тийм асуудал гарах вэ гэдэг үүднээс хэлж байгаа. Тэгээ манай визийг бол Москвад хариуцдаг юм байна. Бид хоёр мэдэхгүй Бээжин рүү одоо дагж очиод яасан бас борууллаа. А тэгэхээр ингээд бид хоёр байхад уг нь сарын өмнө хөөцөлдсөн шүү дээ. Тэгтэл бас бүтэхгүй байсан. Яг Египтийн виз маань бол Элчингийн тусалцаагаар одоо манай консул ариун болдоос хулаад тэнд сууж байгаа одоо консулын газрын дарга ариун бол элчин сайдын яамны ажилтан гомбод орж үнэхээр олон хүмүүс юм те. Хүчээр бид нар бас Египтийн визийг авчихсан. Тэгээ харамсалтай ч багтай Йорданыхын визийг бол авч чадаагүй. Яг гэхдээ бид нар явсны дараа зөвшөөрөл гарсан. Явцны хойнд гарсан байлаа. Гэхдээ манай Кайрогоос авсан. Кайрын элчин сайд баяр сайд маань бид хөсөж Кайроос одоо виз нь зүгээр нэг хоёр хамгад байдаг юм байна шүү дээ. Би юм наадгийн баг хоёр марку. Тамга нэг марк л байгаа байхгүй тийм. За тэгээд ямар ч хэлсэн аялал маань Йорданы аялал маань түрүүнийхээ одоо Египтийн, Туркийн, Амстердамын, Японы аяллуудаас адилхан амжилттай боллоо гэж дүгнэж байна. Мэдээж энэ аялал бол та бүхний одоо бидний байнга дэмжиж явдаг компаниудын тусалцаагүйгээр бол бүтэхгүй. Тийм учраас та бүхэндээ маш их баярлж авдаг шүү. Одоо бид хоёрыг одоо энэ удаагийн аялал ивент хийж байгаа манай Apo компани, Turkish Airlines компани, OSM Agro компани хамт олон та бүхэнтэй ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Тэгээд бид хоёрын аялал ерөнхийдөө цаашаа үргэлжлэх болно. Маш их төлөвлөгөөнүүд байгаа. Цааш олон компаниудтай хамтарч ажиллах байх гэж бодож байна. Хоёрын гол зорилго нь мэдээж 3 сая монголчууд гуруулаа бичгнээд яваад очиж үзэх үнэхээр бас эдийн засгийн болоод санхүүгийн боломжоо байхгүй учраас та бүхэндээ бас нэг очсон юм шиг тэр мэдрэмжийг төрүүлж за монголчууд маань яваад очиход юунд анхаарах ёстой, яах ёстой, ийх ёстой гэдэг тийм жим тавиад явж байгаа ухаантай. Тийм учраас энэ бол одоо компаниудын маань одоо монголчуудынхаа хувьд оруулж байгаа том одоо оюуны бас хөрөнгө оруулалт юм уу гэж бид хоёр зүгээс харж байгаа. Тийм учраас цаашдаа бид хоёр хичээх болно.
улам аяллаа сонирхолтой улам их зүйлийг тав хүнтэй үзүүлэхийг хичээг болно гэж хэлмээр байна. За ингээд дараагийн аялал хүртлээ. Баярлалаа. Баярлалаа.